Монгол нутагт үлэг гөрүүлийн анхны судалгаа 1920-од он цэврээ тавьж төөх ингэж эхэлсэн юм. 1923 он Ллойд Чепмен Эндрюсээр ахлуулсан Америкийн нэгдсэн улсын байгалийн түүхийн музейн Төв Азийн судалгааны багийн 4-р экспедиц Өмнө Говь аймгийн Булган сумд орших Баянзаг хэмээх газарт ирлээ. Тус малтлагын үеэр Oviraptor, Velociraptor, Sauropodus зэрэг 3 өөр шин төрлийн үлэг гөрүүлийг нээлээ. Одоо бид Юурийн галвын цэцэрлэгт хүрээлэн кинонд гарах зарим үлэг гөрвлүүд Монголын говьоос улбаатай гэдгийг батлахын тулд эхнээс нь мөрдөх хэрэгтэй боллоо. Төв Азийн судалгааны багийн гишүүн Жорж Олсон Oviraptor-ын үүрийг анх Баянзагаас илрүүлжээ. Хачирхалтай нь түүний үүрэнд аврах том шувууны өндөг байх нь тэр. Тэд үүрэн дэх өндөгнөөс болж шинээр нээсэн үлэг гөрүүлийг бусад шувуудын өндгийг хулгайлж иддэг байсан гэж тооцоолжээ. Тиймд тухайн үлэг гөрүүлийг Oviraptor хэмээн нэрлэсэн байна. Судалгааны багийнхан Америкт эргэж очоод өндгийг шинжилж үзэхэд дотор нь шувууных биш харин үлэг гөрвөлийн яс байв. Анх ингэж үлэг гөрвөл өндөглөдөг гэдгийг Монголын говь тэр дундаа Баянзаг дэлхийд таниулсан юм. 1920-од онд Цэнхэр гаригийн оршин суугчид одоогийнхоос 4 дахин бага буюу 1.9 тэрбум хүн амтай байв. Энэхүү тэдний үлэг гөрвөл биетээр төрдөг гэсэн ойлголт бүр мөсөн нуран унлаа. Юурийн галвын цэцэрлэгт хүрээлэн кинон дээр бидний хардаг өндөг, үр түл гэдэг зүйлс уран сайхны төсөөлөл биш, харин шинжлэх ухааны бодит их сурвалж байх. Гэхдээ кино нэг зүйлийг зориуд мартуулсан. Тэр нь Монгол. Майкл Крайтон Юурийн галвын цэцэрлэгт хүрээлэн зохиолыг бичихтэй асуулт тавьсан. Хэрэв хүн байгальтай тоглож эхэлвэл юу болох вэ гэж. Харин найруулагч Стивен Спилберг энэхүү асуултыг айдас болгож дэлгэцэнд буулгасан. Гэхдээ бодит байдал дээр Jurassic Park бол үлэг гөрвөлийн тухай кино биш. Энэ бол хүний бардамлалын тухай бүтээл. Үзэгчид олон жилийн турш киноны жинхэнэ аюулыг үлэг гөрвөлээс хайсан. Харин жинхэнэ аюул корпорацийн шийдвэр, систем, ашиг сонирхлын ард нуугдж байлаа. Jurassic Park үлэг гөрвөлийг бус хүн төрөлхтний ёс зүйг анхааруулсан. Хариулт эхнээсээ энд л байсан юм. Шинжлэх ухаан гэдэг бол таамаглал бус бодит байдалд тулгуурласан үнний эрэл. Тэгвэл Юурийн галвын цэцэрлэгт хүрээлэн баримтаас эхэлж үнний зүг урагшилсан уу? Эсвэл түүнээс гажсан уу?
хамгийн сүүлийн галав буюу Цэртийн галав 145 сая жилийн тэртээд эхэлж одоогоос 66 сая жилийн өмнө үлэг гүрвэллүүд нэгэнд мөхсөн билээ. Харин кинонд үлэг гүрвэлийн ДНК-г шумуулнаас гаргаж авдаг. Гэвч бодит байдал дээр ДНК 66 сая жил хадгалагдах боломжгүй юм. Одоогоор хамгийн эртний бодит ДНК олдвор 2 сая жилийн настай бөгөөд Гренланд дахь мөслөгийн тундас дотроос олдсон юм. Энэ бол онцгой хүйтэн тогтвортой нөхцөлд хадгалагдсан дээд хязгаар. Өнөөгийн шинжлэх ухааны ойлголтоор ДНК-гийн хагас задралын хугацааг эрдэмтэд 521 жил хэмээн тогтоосон байна. Тэгэхээр кинонд дүрслэгдэх шумуулнаас ДНК гаргаж авах арга огт үндэслэлгүй бөгөөд генетикийн хувьд унших, уулбарлах боломжгүй юм. Энэ бол зөвхөн шинжлэх ухаанд суурилсан уран зөгнөл. Өөрөөр хэлбэл тус кино шинжлэх ухааны хувьд огт боломжгүйч харин үзэгчдэд итгүүлэн үнэмшүүлэхийг оролдсон уран сайхны бүтээл юм. Зохиолч Майкл Крайтны ижил нэрт романаас сэтвэлсэн Юурийн галвын цэцэрлэгт хүрээлэн киноны 4-р анги Jurassic World нэртэйгээр 2015 онд эргэж ирсэн билээ. Үлэг гүрвэл сонирхогчид маань тус ангийн гол дүр болох Blue, Charlie, Delta, Echo хэмээх 4 рафтруудыг санаж байгаа бах. Энэ бол дээр дурдсан 1923 онд Баян цагаас олдсон Velociraptor хэмээх үлэг гүрвэл юм. Jurassic World кинонд Velociraptor-ыг том хэмжээтэй буюу 1.8-аас 2 м орчим өндөртэй. Арслаг бүтцтэй, өдгүй бие, маш ухаалаг, хүний заавартай ан хийдэг, таагтагч, стратегч, хувь хүний зан үйл сэтгэл зүйн холбоотой зэргээр дүрсэлсэн бол бодит байдал дээр жижиг биетэй амьтан байжээ. Тухайлбал 1.5 м өндөртэй 15-аас 20 кг хэмжээтэй ясны бүтц нь хойш сунсан 2 м-ийн урттай, шувуу шиг үдтэй, түүнтэй дүйцэхүй зухаантай ан хийх үлгээр сүргэлэн амьдардаг байв. Найруулагч Колин Треворов шинжлэх ухааны бодит дүгнэлтийг кино судалгааныхаа хүрээнд үнэндээ тун сайн мэдж байсан юм. Гэхдээ тэр айдсыг бодит байдлын дээр тавьсан. Учир нь Юурийн галвын цэцэрлэгт хүрээлэн кино баримтат бүтээл бус, айдас бүтээгч машин болж хувирсан хэрэг. Дэлхийн олон эрдэмтэн палеонтологчид киног шинжлэх ухааны шинэ мэдлэгийг үл тоосон амьтдыг буруу дүрсэлсэн хэмээн факт, шүүмж нийтлэлүүд гаргаж байв. Тухайлбал National Geographic сэтгүүлийн 2013 оны 3 дугаар сарын 20-ны нийтлэлд Jurassic Park franchise-д өдгүй дүрслэгдсэн Velociraptor-ын тухай шүүмжилж шинжлэх ухааны олдруудыг ашиглахгүй байна гэж буруутгажээ. Гисэн хэдий ч кино баг уг маргааныг документ бүтээл биш хэмээн өдгөөж няцаасаар байна. Эндээс харвал Jurassic World киноны Velociraptor-ууд Hollywood техник болон зохиолоор Америкийн нэгдсэн улсад дүрслэгдсэн ч тэдний жинхэнэ эх орон 66 сая жилийн тэртех Монгол нутаг байжээ. Бид сая Velociraptor-ын тухай кинонд гарсан алдааг дурдлаа. Тэгвэл түүнтэй холбоотой Монголоос эхэлсэн бас нэгэн үнэнг
Дэлхий мэдэх ёстой. Энэ бол ноцолдож буй үлэг гүрвэлүүдийн олдвор юм. (1960-аас 1970 он) Дэлхийн 2 дугаар дайны дараа палеонтологийн экспедиц дахин Монгол руу ирэглээ. Монгол-Польшийн хамтарсан судалгааны багийн хайгуул төгөргийн ширээгээс Протоцератопс буюу эвэрт үлэг гөрвөл Велоцираптор 2-ын тулалдаж буй чигээрээ хадгалагдсан дэлхийд хосгүй цор ганц олдврыг нээсэн юм. Тэгэхээр Юурийн галуун цэцэрлэгт хүрээлэн цувралын велоцирапторуудын тулааны үедх биеийн хилэмж, гинтийн дайралт, зууралдсан байдал зэрэг нь Монгол дахь бодит олдвортой шууд хамааралтай. Анхны кино гарсны дараа нэгэн цуврал дэлхий даяар төглөө. Үлэг гөрвөл аль хэдийн амилсан. Мэдээж энэ санаанд багтангүй худал цуурхал байсан бөгөөд киноны маркетинг төдий зүйл байлаа. Харин сүүлийн жилүүдэд Америк нэгдсэн улсын Даллас хотод байрлах Colossal Bioscience зэрэг лабораториуд de-extinction буюу бүрэн мөксөн амьтдыг сэргээх төслийг эхлүүлэн оролдож байна. Гэвч энэ нь одоогоос 1000-аас 100,000 жилийн өмнөх устсан амьтдад хамаарч буй юм. Үнэн хэрэгтээ Jurassic Park хүмүүсийг шинжлэх ухаанаас айлгах болсон. Харин Монголын нээлт айдсаас бус мэдлэгээс төрсөн. Jurassic Park бол маркетингийн төгс жишээ. Гэхдээ цуврал үргэлжлэх тусам нэг зүйл алга болсон. Тэр нь утга. Кино бүхэлдээ илүү их үлэг гөрвөл, илүү их дуу чимээ болж, өөрөөр хэлбэл айдас шоу болж хувирсан гэсэн үг. Цувралын 2025 онд гарсан 7 дугаар анги гэхэд агуулга утга нэм гэрснийг баталж ердөөл Сникерсийн сурталчилгаа болсон гэхэд хэлсдэхгүй. Кино судлаачид тааруулхан үнэлгээ өгсөн. Jurassic Park тэргүүтээ үлэг гөрвөлийн тухай кинонууд IMDb-д гэхэд 36 нэр бүхий тоогоор бүртгэгджээ. Хэдийгээр бүх киног Монгол олдвор дээр тулгуурлагдсан гэж үзэж болохгүй ч үлэг гөрвөлийн олдвор нь тухайн улс гүрний соёлын код хийгээд бит өв соёлын тоонд зүй ёсоор багтдгийг бид мартах учиргүй. Монголчууд бид түүхэн олдврынхон олон санааг Холливуудын бүтээлд алтгаас гадна бодит олдворооч бас алдаж байсан гашуун түүхтэй. Мэдэгдэж буй нь энэ. Гэхдээ хичнээн олдвор хил давж хар зах зээлд орсныг таашгүй. Тийм нэг түүхийн золиос бол 70 сая жилийн настай Аз твийн T-Rex гэгдэх Тарбозавр батарын гавл юм. 2007 онд Нью-Йорк дахь дуудлага худалдаагаар жүжигчин Николас Кейж Леонардо Ди Каприотой үн хаялцаж $276,000 $276,000 худалдаж авчээ.
Шинжээчд болон хяналтын байгууллагууд энэхүү гавлын яс нь Монголын засгийн газарт харьяалагдах ёстой гэж тогтоосон юм. Харин Кейж өөрийн хүсэлтээр Батарын гавлыг Америкийн нэгдсэн улсын засаг захиргаанд шилжүүлж Монгол руу буцаахыг хүлээн зөвшөөрчээ. Энэ бол жүжигчин Николас Кейжийн хүнлэг чанар, сайхан сэтгэл бөгөөд тэрбээр Монгол улсад буцаан өгсөн нь манай орны соёлын өвийг хамгаалах чухал үйл явдалд онцгой нэмэр болсон ач гавьяа юм. Америкийн нэгдсэн улсад Эрик Прокопий гэх хүн дуудлага худалдаанд оруулж зарсан бөгөөд тэрнийг 3 сар хорьжээ. Харин Монголын талаас холбогдох хэрэгтнийг ил зарлаагүй байсан юм. Бид өөрсдөө л түүхээ болон өв соёлоо бохир мөнгнөөс арилжиж буй нь харамсалтай. Гэвч үүлийн үр хаалга андуурдгүй гэдэг. Дахин хэлье. Үлэг гөрүүлийн олбор бол шилэн хоргондох хоосон үзмэр биш. Харин улс гүрний соёлын өв, үнэт зүйл, бахархал. Үүний цаана тусгаар тогтнол бий. Энэ түүх Jurassic Park-ийн айдас, гайхамшиг, шууганы ард үнэхээр аюултай амьтан хэн байсныг ойлгоход нэг алхам ойртуулж байна. Аюул үлэг гүрвэл биш, буруу системд дурласан хүн төрлөختөн өөрөө. Jurassic Park бол Америк кино. Гэхдээ түүний эхлэл ДНК Монголын овоос эхэлсэн. Бид түүхийнхээ их сурвалжийг мэддэггүй учраас бусдын домгийг шүтдэг. Энэ дугаараар мартагдсан үнний мөрөөр алхлаа. Скрин код нууц мөрдлөгөө үргэлжлүүлж таны төсөөллийг сорих болно.